Дараагийн мэдээг танилцуулъя. Буркина Фасо улсад төрийн эргэлт хийхийг завдсан байна. За энэ төрийн эргэлттэй холбоотой асуудал даваа гарагийн орой өрнөсөн байна. За тус улсын дотор бол инх замбраагүй байдлыг бий болгох зорилгоор гадны хүчин төрийн эргэлт хийхийг оролцоон гэдгийг Буркина Фасогийн засгийн газраас мэдэгдэж байна. За Буркина Фасо улсад төрийн эргэлт хийхийг завдсан байна. Даваа гарагийн орой засгийн газраас мэдээлэл гаргасан. За энэ үеэр Буркина Фасо улсад бүх нийтийн инх замбраагүй байдлыг үүсгэх зорилгоор гадны хүчнүүд төрийн эргэлт хийхийг зорьсон гэж мэдэгдэж байна. За энэхүү төрийн эргэлтийг хийхийг зохион байгуулж байгаа хүмүүс нь хурц зэрэгэлдээ зааны ясан эрэг усад байгаа гэсэн ийм мэдээллийг засгийн газрын хэвлэлийг сурвалж өгсөн байна. За харин энэ мэдээллийг хийсэн хүн нь 2022 онд төрийн эргэлтээр засгийн эрхэнд гарсан Армийн Ахмад цолтой шилжилтийн үеийн төр ерөнхийлөгч Ибрахим Тараро байгаа. За тэрээр бол зааны ясан эргийг бол түүний эсрэг тэмцдэг хүмүүсийг оргонуулдаг улс орн гэж буруутгасаар ирсэн Буркина Фасо улсын аюулгүй байдлын сайд Махмаду Сана үндэсний телевизээр бас мэдээлэл уншсан байна. За энэ үеэр тагнуулын албаны нэгт намбай ажлын үр дүнд манай улсын эсрэг бэлтгэж буй томоохон хувилдааныг илрүүлсэн. За энэхүү хувилдааны гол зорилго нь бол эцсийн дүндээ эмх замбраагүй байдал үүсгэх гэж үзэж байгаа юм байна. За террорист хувилдагчдын төлөвлөгөөний дагуу 2025 оны 4 сарын 16-ны лав гарагт тус улсын Буркина Фасо улсын ерөнхийлөгчийн албан тушаалд ажиллаж байгаа хүмүүсийн эсрэг үндэсний дайснуудыг элсүүлсэн цэргүүд дайр халдлага үйлдэх ийм зорилгыг агуулж байсан юм байна. За тэд бол улс орныг төвөх орлогыг бодож боловсруулсан. За бүгд бол зааны ясан эрхт байгаа гэж мэдэгдсэн байна. За Буркина Фасо улсын аюулгүй байдлын сайд Махмаду Саны армийн офицер асан хушууч Жуани Компаре за тислэгч Абрадрамин Баярын нарыг бол төрийн эргэлтийг зохион байгуулсан этгээдүүд гэж үзэж байгаа юм байна. За аюулгүй байдлын сайдын хэлснээр бол командлагч Одриго Фредрих зэрэг 10 офицер баг тушаалын мөн бусад төрлийн офицеруудыг бол байцаасан юм байна. Өнөөгийн ерөнхийлөгч Тарарогийн удирдлагадор цэргийн хуунтын дэглэм 2022 оны 9-р сар засгийн эрхийг гартаа авсан. За үүнээс хойш бол өөрт нь эрх мэдэлтэн дайсгансан хүмүүсийг хулгайлах шүүхээс гадуур баривчлах арга хэмжээг бол улам бүр явуулсаар байгаа. За цэргийн хуунтыг дэмжигчид засгийн газрыг тогтворжуулахыг төлөвлөгөөтэй гэж буруутгаж байгаа хүмүүсийг бол баривчилсан. За энэ өнгөрсөн 7 хоногт тэгэхэд 2 армийн офицерыг 10 цэргийн албан хаагчийн хамт бол баривчилсан гэсэн ийм мэдээллийг даваа гарагт Франц пресс агентлагт мэдээлсэн байна. За өнгөрсөн жил болон түүнээс өмнөх хугацаанд бол цэргийн хуунтын дэглэм бүгд найрамд улсын байгууллагыг сүйтгэхийг завдсан хэрэгт буруутгаж байсан хэдэн 10 цэргийн офицерыг баривчилсан, байцаасан ийм үйл ажиллагааг явуулж байгаа. За Тарарогийн хувьд өнгөрсөн 7 дугаар сар зааны ясан эрэг улстай холбоотой мэдээлэл гаргасан. За зааны ясан эргийн хамгийн том хот эдийн засгийн төв болох Абижан хотод докторгүй байдлыг бий болгох Буркина Фасо руу чиглэсэн ийм үйл ажиллагааны төв болсон гэж мэдэгдэж байгаа. За 2015 оноос хойш Буркина Фасод Исламын улс бүлэгл болон Аль-Каидатай холбоотой бүлэглүүд жихадист хүчирхийллүүдийг үйлдэж эхэлсэн. За үүний улмаас тус усаас 2 сая гаруй хүн дөрвөж олон мянган хүн амь өргөцсөн ийм нөхцөл байдал бүхий улсад улс төрийн докторгүй байдал үргэлжилсээр байна.